Монгол улсад 2015 оны эхний 5 сарын байдлаар авилга албан тушаалын гэмтэргээс үүдэн 30 тэрбум төгрөг хоригложээ. Үүнээс 577 сая төгрөгийг мөрдөн байцаалтын явцад нөхөн төлөөсөн талаар өчигдөр авилгатай тэмцэх газраас мэдээлэл хийхдээ дурдлаа. Эдгээрээс 7 тэрбум гаруй төгрөгийн эззүүлгийг битүүмжлэн хамгаалсан байна. Улсын хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн уралдаанаар Монгол улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай улсын хурлын тогтоолын төсөл засгийн газрын санхүүгийн тайлангийн нэгдэх хэлцүүлэг хийлээ. Монгол улсын 2014 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн орлогын гүйцэтгэл 6.180 төгрөг төрж төлөвлөснөөс 727 тэрбум төгрөгөөр дутуу төсвийн зарлага 7.180 төгрөгт хүрч төлөвлөснөөс 496 тэрбум төгрөгөөр дутуу гарсан байна. Улсын төсвийн гүйцэтгэлийн тухайд Монгол улсын 2014 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн дүн 4.280 төгрөгт хүрч төлөвлөснөөс 536 тэрбум төгрөгөөр буюу 11%-аар дутжээ. Баян зэрэг төгрөгийн 3 7 дугаар хороо буюу Баян зээлийн гудамж сансар үйлчилгээний төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг бар цэнгэний газруудыг хаах саналыг тус төгрөгийн иргэдийн төлөөлөгч дурлаас гаргажээ. Энэхүү саналаа Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн засаг даргад хүргүүлсэн талаар Баян зэрэг төгрөгийн удирдлагууд өчигдөр мэдээлэл хийлээ. Тус төгрөгийн 3 7 дугаар хороонд арх сектурал хундаагаар үйлчлдэг 60 гаруй аж ахуй нэгж байдаг. Эдгээр бар цэнгэний газрын хажууд амьдрахад бэрхшээлт олон асуудал гардаг. Тухайлбал энэ орчинд гарах гэмтэргийн тоо жилэрх бүр нэмэгдсэн, оршин суугчид гэмтэрэгт холбогдох, гэмтэргийн золиос олон тохиолдол гарсан. Давчгандаа дээрх ороонд амьдардаг иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл байнга алдагдаж байгаа. Иймээс иргэд дээрх тулгамдсан асуудлыг яаралтай шийдэж өгөхийг дүүрэг удирдлагуудаас инх өгсөжээ. Өнөөдөр 7 дугаар сарын 1-ний өдрөө 2008 оноос хойш жилбэрийн энэ өдөр амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэж тэднийг сануулах үйл ажиллагааг зохион байгуулгаар ирсэн. Тэгвэл өчигдөр 2008 оны 7 дугаар сарын 1-ний өмнө хохирсон иргэдийн төлөөлөл галанцтай холбоо бүгд найрамдах намынхан ээлжид сануулга төр зэсгт хүргэв. Тэд жилбэрийн үдээд 7 дугаар сарын 1-ний жинхэнэ буруутныг олж хариуцлага тооцох хохирогчдыг цагаатгаж тэдэнд зориулсан хөшөө босгох зэрэг шаардлагуудыг тавьдаг. Үндэсний их байрны намын амралтын өдөр энэ удаад бям ням гарагт таарж байгаа тул байрын амралтыг нөхөж амрах уу гэдэг асуудал үүсэж байсан. Гэвч засгийн газрын ээлж туралдаанаар өчигдөр энэ асуудлыг хэлэлцээгүй. Гэхдээ 7 дугаар сарын 16, 17 ажлын өдөр болж 7 дугаар сарын 11-ээс 15 хүртэл амраах оруулжээ. 7 дугаар сарын 16, 17-ыг амралтын өдөр шилжүүлээгүй шалтгаан нь 1-р хугацаа талсан. 2-р иргэд ажлаа сарын өмнө төлөвлөсөн байтал дахиад хөдөлгөөн оруулах нь зохисгүй гэж үзсэнтэй холбоотой хэмээн албаных нь тайлбарллаа.